Манаагийнхан сүхтийн агуун дээр ирээд орох үлтгэлээ хангаж байна. За өнөөдөр 0 дугаар сарын 19. Одоо цаг 16:25 ирээд байна. За манай улс хөрөлтийн хэрэгслүүд за энэ машинда сап эхлэгээ хийж аваад агуур орох гэж байна. Агуун ихе байрлаж байгаа хүн хонхорхоо бол иймэрхүү. За иймэрхүү өргөн тойрон нь ийм одтой. За гадаах температур хэд байна гинэ? 3.5. Дулаахан тий. За энд болохоор цас бол нэлээд хайлтсан байна. Цас уулны хүнс юм байна. Цас айлчаа 3.2 энэ бол 3 градустай л 3 градус орчим байгаа маань. За манай хоёр бэлгээгээ ээж нөө. За давхар автсан нөө тий. За юугаа сайн найдвартай. Эхлээд. За ингээд агуургаа орно. За. За олсноос. жигтгэс судлаа. Хашаа боо. Хашаага тэгээд унах гад ирнэ штэ. Явж. За тэгээд. За одоо юугаа тавь. Тэгээ өшөө гэдээ. Иймэрхүү байдалтай буу штэ чи. Зак. За чи энд туршилтаа хийж дараагийн усууд нь. Одоо юм маань буух учраас туршилт хийх нэрэ боломжгүй юм байна. За манай Батбол өгш сөөхтэй агуй руу одоо орж байна. Доор одоо манай боловсролын сургуулийн оюутнууд орж тусан хүлээж байгаа. За нэг манд 72 м гүн. Алсаар сөөхтэй агуй ороод ирсэн одоо алсаараа. Гэг тлабола. За манай оргийнхан буутсан. Тэр доор. За багш буу. Бичлэл судалгаа хийж байна. За тэнд одоо манай оргийн бас дараагийн нэг гишүүн бууж ирж байна. За амжилттай юу. Манай спортын аялал жуулчлалын 1-р курсын оюутнуудаа сэтгэлдээ хэлнэ. Агууд анхудаа орж байгаа юу? Тий. За агууд хамгийн анхудаа орохдоо Монгол орныхоо одоо хамгийн үнэгийн агууд орж үзлээ. Тэгээ сэтгэл ямар байна? Даашаа буухад бол жах хэцүү. За манай 1-р курсын оюутныг буулгахад манай 4-р курсын оюутнууд тусалж буулгасан. За ингээд 72 м-ийн доор бол орж ирчээд байгаа. 62 настай манай оргийн хамгийн ахмад гишүүн амжилттай орж ирээд байна. За энэ нутгийн уугуул хүн байгаа. За буухад ер нь хэцүү байв уу? Чулуу байна. Гайгүй. Ер нь урд нь иймэрхүү юмар бууж ирсэн үү та? Бууж үзээгүй. Анх удаага шууд. Өнөөдөр анх удаа буугаад маш их сэтгэл хөдлөж. Манай багийн хамгийн отхон гишүүд хэд настай вэ? 18 настай. Хоёулаа 18 настай. За манай чойд бол манай спортын аялал жуулчлалын 1-р курсын оюутан. За сэтгэл ямар байна? Агууд урд нь орж ив үү? Өмнө нь орж байгаагүй. Анх удаа сонсохгүй юм аа. За. Доошо буухад ер нь жоохон хэцүү байсан уу? Нэг амар хэцүү байгаа. Жаахан гарч хэлсэн. Гарч хэлсэн.
Чи өөр доошо буuna хэд найжсэн үү? Үгүй яагаад. За энэ удаагийн аялалд манай спортын аялал жуулчлалын 1 болон 4-р курсын оюутнууд оролцож байгаа. За энд их сонирхолтой юм мөсөн унжлага харагдаж байна. За агууд 2 хэсэг газар асуул бага хэмжээний шүүрлийн ус орж ирсэн байна. Агуйн ханаас нэвчсэн одоо 3 дахь нэвчлэлтийн ус байна. За иймэрхүү байдлаар агуйн ханаа одоо ус боожж нэвчсэн байх юм. За мэдээж энэ хүндэлжин гаралтай ийм агуунууд бол үүсэн бий болох гол шалтгааныг бий болгож байгаа зүйлнүүд нь энэ урсгал усны үйл ажиллагаа. За энэ агуун ёроолын хэсэг тэр харагдаж байна. Ёроолын хэсэг маань бол нэлээд 45 градусын налуу бууж ирсэн одоо энэ шороо амаар орж ирсэн мод том чулуу за тэгээд янз бүрийн одоо данх юу мөн гэх мэтлээ одоо ийм зүйлсүүд их байна. Нэгдээд шохоогоор бүрхэгдсэн. Шохойн чулуу. Алхан тогтогдлоо. За агуун төгсгөлийн хэсэг маань бол 45 орчим градусын одоо энэ хазгаа. Манай багийн гишүүд таазанд наалдсан наалдаж ичж байгаа сарсан багахаг авах гэж байна. За одоогоор манай багийнхан 10 орчим 2 зүйлийн 10 орчим сарсан багахаа байна тий. За. Сарсан багахаага бариад. Наа чи ямар зүйл вэ? За энэ их том чихтэй бор соотхой гэдэг. Бор соотхой. Ихэвчлэн Монгол орны ойртой хэсгээр тархдаг. За. Ийм зүйл. За. Анх 88 онд л энд ичдэг гэдэг нь бол агуу судлаачдын судалгааны үр судалгааны ядад бол нэг юм. Тэгээд одоо батлагч байна. 20 жилийн дараа мөн одоо энэ зүйл байж байна. Энэ зүйлээс гадна дахиад нэг зүйл байсан. За. Бор сармахаа гэдэг. За. Тэрийг бид нэг Амжилттай хийгээд. Яг хэлээ тусгаач. Хоёрын нэг нь явчихсан. Яг анда хоёулаа нэг юм байна. За. За одоо манай багийн нийт 10 гишүүн бүгдээ ороод ирсэн тий? Бүгд байна. 10 гишүүн бүгд орцсон. За одоо ер нь дээшгээ буцах агуугаас одоо гарах одоо үйл ажиллагаа хийнэ. Агуухаага барьсаар л байна. За Батал багш энэ ахын талаар мэдээлэл өгнө үү? За манай орны хамгийн хүн агуу 72 м гэж одоо судлаачид тэмдэглэсэн байдаг. За анх шинжлэх ухааны үүднээс 1988 онд Осбат таш зэрэг одоо Монголын газар зүйн салбарын одоо эрдэмтэд орж судалсан байдаг. За тэрний дараа 92 онд бас тэрний зэрэг одоо агуул чиглэлээр мэргэжсэн одоо эрдэмтэд судалсан. За тэгээ агуун нийт бүнийг бол 72 м гэж тоосон. За энэ бол карстын гаралтай ийм агуу байгаа. За сүүхтийн голын баруун талд орших одоо уулын энэ баруун ингэр дээр бараг чанх баруун талын ингэр дээр байдаг. Бас цааны одоо ходог хэлбэрийн агуу байна. За агуун эхний хэсэг 80 градусын орчим одоо ийм хазгаагаар 10 гаруй метр доошлоо. За тэгээд 30-аад метр яг чанх 90 градусын доошоо буугаад доошоо өшөө одоо гүн байх боломжтой. Тэгээд гаднаас орж ирсэн янз бүрийн одоо энэ
материал мод чулуу тэгээ сэсгэр хордсон дарагдаж одоо энэ агуу их бүгдэрсэн байна. Өмнө нь цагаан дээр болон шар ханангийн агуунууд бас мөн судалгаа хийсэн те. Тэрнтэй бол ерөнхийдөө бүтцийн хувьд хэр төстэй ажиглаж байна. Цаг 4 цаг үед орж ирлээ. Тэгсэн. 4 цаг өнгөрөөгд эхний оролт хийсэн. За 4:30 үед бол эхлээд одоо 8 цаг болж байна. Энд чи хан руугаа жийж Тийшээ бараг 50 м хэрэгтэй. Олсоор одоо өөрсдөө татаж гэж авирч байгаа. За. Канцаа багш манд. Гарч ирж байна.